Чиглэл хүнтэй хонголт хинч зүглэхээргүй надад таны дургүй хөгжим дотор муухармаа тэр орчных нь үнэр та нарыг ёстой мөн хувцалч нь бас чинь. Гэхдээ хамгийн их гайхшруулсан зүйлс нь тэр бүх давхургын цаанд давхургууд үргэлжлэн нээгцээр л байсан. Анх бид хоёр секс хийхэд тэр намайг хармаар байна гэлээ. Би энэ л штэ гэж намайг хэлэхэд би чамайг хармаар байна гэж тэр хэлсэн. Дараа тэр миний хуцыг тайлж эхэллээ. Би бүр сандарч "Кэр чи юу гэдэг юм бэ?" гэж намайг хэлсэн. Тэд үргэлжил биднийг шахан зайлуулах гэж хичээ. Хог шиг үзэн цэвэрлэж кооч нуух гэж хичээж ирсэн. За жижиг маань анх удаага тайзнаа тавигдлаа. Ямар шиг сэтгэлтэй байна вэ? Ер нь сэтгэл бол маш өндөр байна. Сансныг бодоход бас би дотор айгүйх айцтайсан л да. Ер нь яаж хүлээж авах бол, ийх бол гэдэг чинь ер нь бол угаасаа амар халуун дулаан уур амьсгал бүрдүүж чадлаа. Бидний тооцоолж байгаагүй тэр юмнуудыг зэрэгтэл маань хүсэж исэн байна. Ер нь айгүй тийм цаг үе олсон тавилт одоо жижиг болж чадсан болов л гэж бодож байна да. Хамгийн сэтгэл догдлуулмаар тэр мөч нь яг аль мөч байсан бэ? За тэр хамгийн сэтгэл догдлуулмаар мөч бол яг нөгөө тунхалдаг хэсэг байлаа. Тэрийг бас яг хэлчих юм бол бас жижигэн маань сюрприз гэх юм уу те задарчих байх. Тэр хэсэг бол үнэхээр сэтгэл хөдлөж чадлаа. Зэрэгтэл тэр аяараа зэрэг орилоод ингээд байж байгаа нь үнэхээр бүр ингээд суучдахгүй бүр ёо ингээд үнэхээр сайхан байлаа. Тэр хэсэг л хамгийн сэтгэл хөдлөлөө доо. За ийм гайхамшигтай жүжигийг найруулсан өөр чинь бас баяр хүргье. За баярлаа. За үнэхээр гайхалтай гэж хэлдэг үгч бас багтчих шиг санагдаж байна. Яагаад вэ гэвэл өнөөдөр манай жүжигийн билет бол бараг 7 хоногийн өмнө урьдчилаад дууссан тий. Тэгээ 2 өдөр ингээ өнөөдөр ч гэсэн билет асуусан, үзхийг хүссэн, гуйсан хүмүүс ингээ үүдээр дүүрэн байлаа. Нэгдүгээрт нь хамгийн их тогтлуулсан юм тэр байлаа. Хоёрт нь гэвэл манай охтууд сайн дурын жүжигчид гэхэд бол үнэхээр чадварлаг тоглосон. Үзэгчид бүр дунд нь зогсоож алга ташиж орилж шүгэлдэж байлаа. Тэгэхээр зэрэг үнэхээр гайхалтай байна. Тэгээд хамгийн гол нь өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ингээд нэгдээд өөрсдийнхөө хүчийг даачлаад ийм гайхамшигтай жүжигийг те өөрсдөө ингээд тоглож чадчихад үнэхээр баяртай байна. Үзэгчдэд ч гэсэн үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Энэхүү хавьяасыг зангидж чадсан. Тань ч гэсэн цаашдаа уран бүтээлийн амжилт хүсье. За баярлалаа. Надад үнэхээр их урам зориг өгсөн. Үнэхээр сайхан бүтээл боллоо. Октод маань Үтрэний хүүрнэл жүжигийн дүрийг бүтээлээ. Тэгээд анх удаа Монголд ийм зоригтой жүжиг тавилаа. Ямар сэтгэл төрж байна вэ? Сэтгэл маш өндөр байна. За жүжигийн маань хамгийн гол зорилго бол хүмүүст өөрчлөлтийг хүргэхтэй шин байх ёстой зүйлийг байгаагаар нь хүргэх тийм зорилготой байсан. Тэгээд багч болоо зорилготой багч болоо хүрч чадсан болоо гэж бодож байна. Үнэхээр гайхалтай байна. Бид нэр ингээд сарын өмнө 2 сарын өмнө зөвхөн төсөөлттэй байсан зүйлээ өнөөдөр яг биедээ боддоор ингээд үзэж байгаа үнэхээр өөртөө бахархаж байна. Амар сэтгэл хөдлөж байна. Тэгээд хүмүүст айгүй хүрч чадсан гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс энэ өөрчлөлтийг хүсэж байгаа гэдэгт бид нар бас итгэлтэй байна. Үзэгчд маань үнэхээр гайхамшигтай байлаа. Маш их дэмжижсэн, алга ташижсэн. Бид нар бол мэдээч хэрэг хүлээлт байсан гэсэн ийм сайхан халуун уур амьсгалтай байна гэж арай бодоагүй байсан. Бидний төсөөллийг үнэхээр давж чадсан. Баярлалаа. Манайхны хэлсэнтэй адилхан үзэгчтэй амар баярлалаа. Бид нэр шинэ алхам хийж байгаа болохоор айжсэн. Тэсэн чи үзэгчд маань бүр амар гоё хүлээж авлаа. Баярлалаа гэж. Өөрчлөлтийн төлөө. Хөгжлийн төлөө залуу эмэгтэйчүүдийн клуб 2011 оны 3 дугаар сард Америкийн зохиолч Eve Ensler-ийн зохиол Vagina Monologues буюу Үтрэний хүүрнэл жүжигийг монгол хэл дээр 2 үдэш, англи хэл дээр 1 үдэш тайзнаа үзэгч олонний бүтээл болгож тавьсан бол өнгөрсөн 7 хоногийн баасан гараг буюу 4 дугаар сарын 29-нд үзэгчдийн хүсэлтээр Улсын филармоны тайзнаа дахин тоглож эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг талсан зогсооход хүчтэй дуу хоолойгоо өргөлөө. Энэ тухай урд нь би залуус нэвтрүүлгээр та бүхэндээ мэдээлж байсныг санаж буй бизээ. Тоглолтыг зохион байгуулагч залуу эмэгтэйчүүдийн клуб болон жүжиг тоглосон сайн дурын жүжигчид бүгд санал нэгтэйгээр 3 дугаар сард хийсэн тоглолтоос олсон ашиг буюу нийт 4,680,580 төгрөгийг хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд хандуулсан байна. 3 дугаар сард жүжиг тайзнаа тавигдах үед
бэлгийн цонх болсон трансгендер эмэгтэйчүүдийн хэсгийг тоглоулахыг зөвшөөрөөгүй байсан бол энэ удаа жүжигийг бүрэн ихээр нь тавьж чадсанараа онцлогтой юм а. Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хувь нэмрээ оруулахыг залуус та бүхэн ч гэсэн дуу нэгтээ дэмжих үзье.